За аялах туртай бол энэ бичлэгт анхаарлаа хандуулаарай. За тэгвэл хүн бүхэн аялах туртай байдаг. Хүн бүхэн аялах хүсэл мөрөөдөлтэй байдаг. За тэгвэл яагаад аялж чадахгүй байна вэ те? За тэгэхээр мэдээж бидний хамгийн гол асуудал бол санхүүгийн асуудал байдаг. Тэгэхээр энэ аялын санхүүгийн асуудлаа яаж шийдвэрлэх боломж олцоо байна вэ гэдэг талаар өнөөдөр та бүхэнтэй танилцуулах гэж байна. За тэгэхээр би ч гэсэн одоо өмнө нь аяллаа одоо юм санхүүгийн зөв систем төлөвлөлт байхгүй байсан. За тэгээд одоо ямар компани найдвартай бол тийм маш их эргэлзээтэй байдаг гэсэн. Яаж аялах вэ? Яг арга замаа ойлгодог уу? За ийм байсан бол одоо BMW Airline гэхэд олон улсын аялын клубын гишүүн болсноороо аялын хоригтой болоод дээрэс нь ямар гоё эрсдэлгүй аялж болох вэ гэдэг талаар суралцаа ингэ явж байна. Тэгээд өнөөдөр та бүхэнтэй энэ талаараа илүү дэлгэрэнгүй танилцуулъя. За аялын хоригдлол бол ухаалаг шийдлээ. За BMW Airline компани гэж юу вэ? Тэ хаанхай компани бэ гэдэг талаар төр танилцуулга хүргэе. За Америкийн нэгдсэн улсад байгуулагдсан 12 жилийн түүхтэй олон улсын аялын компани. За гишүүн төлөвлөсөн үйлчлэгийг санал болгодог. Аялал амралтын зардлыг бууруулах зорилготой. За дэлхийн олон орнууд үйлчлдэг юм байна. За аялын хоригдлол гэж юу вэ? Аялын зардлаа өрчлөн төлөвлөж хэмнэх системийг аялын хоригдлол гэнэ. За 12 сарын хугацаатай сар бүр тогтмол мөнгөнд өгөр хоригдлол үүсгэх нь. За урьдчилан авах одоо тусдах боломжгүйгээр маш том даваа талтай. Бид нар ч одоо хоригдлол үүсгэхээр аваад өрчмөр санагдаад байдаг шин нэг өсч нэмэгдэхээр нь тийм. Тэгэхээр тийм боломж байхгүй. Та зөвхөн аялалтаар зориулж хадгална энэ мөнгийг. За аялын хоригдлолтой болгоно одоо даваа талууд нь зах зээлийн үнээс хямд үйлчлэгээ авна. За гишүүдтэй хямдралтай үнээр аялуулдаг. За таны сар бүрийн хувьд 2 дахин өрчигдөж ордог. Урамшууллын оноо өндөртэй. Үйлчлэгээ авах бүрд аялын кредит оноо цугладаг. За дэлхийд даяар ашиглах боломжтой. Уян хатдаг өссөн үедээ одоо хариуцлаас тодорхой хувийг ашиглаад аялах боломж байдгаараа даваа талтай. За тэгвэл энэ хоригдлын систем маань хэнд илүү тохиромжтой вэ? За аялах туртай хүмүүс, за гэр бүл ам бол олоолаа хүмүүс, за гадаадд аялахад төлөвлөж байгаа хүн, за аялын зардлаа ухаалгаар өдрөхдгийг хүсэж байгаа хүн, аялж байхдаа шаардлагатай байх хүсэлтэй хүмүүс маань илүү тохиромжтой юм аа. За эхлээд одоо хөрөнгөлөөд тэгээд дараа нь аял амар зугаал гэж байна. Тэгэхээр бид санхүүгийн эрсдэлгүй аялах нь өөр маш чухал. За тэгвэл би яагаад BMW Airline компаниг сонгох болсон бэ гэхэд ашиглахад хэлбэр зөвхөн гишүүдэд зориулсан travel advantage гэдэг аялын платформ тий. За 19 төрлийн үйлчлэгийг нэг доор гар утсан савна. За хөтөлбөртэй аялалтай. За өөрийн бүртгэл дээрээ одоо 10 хүртэл хүнийг одоо ураад хамт аялах боломжтой. Маш гоо таваа талтай. За дэлхийн хаанаас ашиглах боломжтой. За олон улсын аялын клубын гишүүдтэй одоо найзууд болох туршлага солилцох бүрэн багттай байдаг. Маш том даваа талтай. За тэгээд 17 төрлийн үйлчлэгээ энэ дээр байна. Тэгээд платформын гол онцлогийг хэлчихье. За хиймэл оюун ухаан дээр суурилсан аялын одоо төлөвлөгөө авч өгдөг. Бусад платформуд бас даваа талтай. Тэгээ энэ дээр бол аялалтаа хууль төслийн үйлчлэг e-SMS хэлнэ. Онлайнаар виз мэдүүлнэ, 2 сар бодлоо захиална, онгоцны визээ одоо хүссэн улс руу захиалах юм бүрэн боломжтой байдаг. За энгийн аялал болон BMW Airline аялал нь одоо юугаар ялгаатай байдаг вэ гэхэлэр энгийн аялал нь өндөр үнэтэй буцаа тавгүй төлөвлөлтгүй байдаг. За харин одоо компани аялал маань хөнгөлөлттэй, буцаа олголттой, хоригдлолтой байдгаар маш гоё даваа талтай юм. Аялаад ирсч гэсэн хоригдл маань өсөөр байж байна гэхэд тэгэхээр ийм сайхан байх нэ. За жишээлх юм бол энэ Солонгосын хөтөлбөртэй аялал авч үзье л да $709 аялал байна. За энэчээс би одоо өөрийнхөө аялын хөрөнгөлөөс $450 төлөөд за бусдын за 100% нөгөө 12 сар болоог байгаа учраас карманаас гаргаад ингээд аялах боломжтой. Тэгэх юм бол би сая 256 400 төгрөгөөр одоо Deluxe аялал одоо Солонгосын юм аяллыг авах бүрэн боломжтой. За эхлэх алхам гэх юм бол гишүүнжлийн бүртгүүл нь за хоригдлын төлөвлөгөө сонгоно. Сар бүрийн хоригдлаа хийн, аяллаа захиална. Ингээд хэмнэж ажиллах нэ. За харин аялын хоригдлын зарчмын болохоор аялын хоригдлыг хүний дүнд $590 ойролцоо 2 сая 124 мянган төгрөг. За сар бүр тогтмол $120 хийн. За ингээд таны хоригдл баабалдагдаад $240 нэмэгдээд за тэгээд ингээд сайхан өсөө явах нэ. Тэгээ аялын хоригдлыг үсгээд аялах хүслээ бодит болгоорой гэж хэлмээр байна. Анхаарал татсан та бүхэндээ баярлалаа. Хамтдаа аялцгаая.